та бүхэндээ өөрийнхөө бичсэн хөгжим дараа нь дуулалт дуун 15 бүтээлээс 5 бүтээлийг томилон хүргэх гэсэн юм аа. Яг энэ төрлөөр дагнж бичдэг хөгжмийн зохиолч манад ганцхан л гэдэг. Энэ нь бол Дашнам багш. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Содномын Дашнам 40 гаруй жил тийм ээ. Хөгжмийн уран бүтээл төрсөн бол одоо хөгжмийн театрын төрөл зүйл тэр дундаа бол дуулалт, жүжиг, хөгжимт, драм, хэмжлэн бид нар янз бүрээр томьёолдог тэр төрөл зүйл гарсан ийм хөгжмийн зохиолч. За миний бие залуу занд наснаас дуулалт, жүжиг, хөгжим дарамын жүжиг бичих тойрохын тулд дистаралтайгаар суралцж ирсэн. Тухайн үед соёлын амтай байлаа. Давч хэлэхэд би 1966 онд 7 дугаар анги төгсөөд багшийн сургуульд ороод 1970 онд төгссөн. За ингээд 1970 оноос багшийн сургуультай багшлаад за улмаар 1974 онд Ленинградд сургууль явсан. За ингээд төгсж ирээд Хөвсгөл аймаг дараа нь Дундгой аймагт томилогдсон ажилласан юм. За ингээд Хөвсгөл аймгийн Удаа улсамд клуб эрхлэгч байхдаа Намширын Очир хотын цомлоор Эрүү цагаан болжим гэж дуулж бичсэн. Яруу найрагч Намширын Очир хотын цомлол хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Содномын Дашнамын хөгжим Эрүү цагаан болжмор 3 бүлэг 5 үзэгдэлт дуун дуулалт жүжиг нь анх тайзнаа 1978 онд Хөвсгөл аймгийн Улаан улсамын соёлын төвд хөгжмийн зохиолч Дашнам гуай өөрөө найруулан тавьж гол дүрд нь тухайн үеийн мэргэжлийн жүжигчид болох Цэцэг Бадам, Буд, Цээд орж Оюун Батнаар тоглож байжээ. Дараа нь 1981 онд Монгол Улсын гавьяа жүжигчин Сүхэгийн найруулгаар Дундговь аймгийн соёлын ордонд тоглогдсон байна. Эрүү цагаан болжмор 3 бүлэг 5 үзэгдэлт дуун дуулалт жүжигэн цомнолыг яруу найрагч Очирбат Монгол ардын дуу Эрүү цагаан болжмор дууны домгоос сэдвлэн бичсэн бөгөөд дулмаа химээх үзэсгэлэн тохинтой эцэг дондог их ханд нар ганц охиноо нутгийн баян равжиртай суулгахаар богтлон өгч байгаа тухай дулмаа бүсгүй өөрийн сэтгэлд хархуу борыгоо сангалзан байгаа сэтгэлийн тухай өгүүлдэг байна. За Эрүү цагаан болжмор жүжиг бол манай Дундгой аймгийн соёлын ордонд бол маш олон жил тоглогдсон. Энд нэг сайн тал байсан. Яг л Дундгой аймгийн дуур орон. Хоёрдугаар дараамын маш их уламжлалтай. Дуучин хүн заавал жүжиглдэг. Тодруулж хэлэхэд энэ жүжигэнд тоглож байсан гавьяа жүжигчин Сүхэгийн хүү өнөөдөр Ариун Бямб тоглоод явж шít. Улам жил байна. Ариун Бямб охин сая Паган Дулмаараар тоглодог гэж байна. За би 83 онд 10 дугаар ангийг төгсөөд тэр үед чи нөгөө илгээлт гэж байсан. Тэрүүгээр би одоо соёлын ордны Мушкагийн найруулагч одоо намайг аавна гэд би бас олон тийм медальтай 3 дугаар ангиас эхлээ би дуулдаг байсан. Тэгээ би соёлын ордонд анх жүжигчнэр дуучнаар гэсэн тийм дагалдангаар ороод тэгээ би шалгалт өгөөд тэгээ би соёлын урлагийн их сургуульд одоо энэ хөгжмийн зохиолч Эрдэнэ Чулуу ах гэ зайл манай бас сайн жүжигчин байсан Оюун Бат ингээ бид нар ингээд хамт явсан Бат Билэг гэж байсан эднэрийг дурсахад тэгээ ингээд нэг амралтаараа ирсэн чинь Дашнам багш анх манай одоо Дундговьт ирчихсэн хөгжмийн багшгээ танилцаад тэгээ намайг би чамаар нэг дуулуулмаар ах ингээд дуулуулаад тэгэхэд би дуулж байсан л да. Тэгтээ концертанд бол Дашнам багштай хамт орж байгаагүй анх удаад намайг тэгж харж байгаа нь тэр. Тэгээд би дуусан чинь өө болж гин. Одоо ийм жүжиг болно. Тэрний гол дур чамайг тоглоулна гэсэн. Тэр үед би жүжигэнд тоглож ерөөсөө үзээгүй. Тийм байсан. Тэр даама дуулж жүжигэнд зүгээр нэг энгийн нэг өнөө дараамын жүжигэнд бол хит өнөө гавьяа жүжигчин Сүхэ найруулагч байсан. Одоо энэ Бэмбэ аав жүжигчин. Тэгээд тэр одоо найруулагчийн удирдлаганд дараамын хитэн жүжигэнд тоглолцсон байсан. Тэгээ би дуулж жүжигэнд тэгж анх удаага би орж исэн. Тэгээд 78 онд анх бичигдээд 85 онд анх тавигдаад манай театр тавигдаад тэр үед чи өнөө нэг соёл урлагийн 10 хоног хотод болдог байсан. Тэр юугаар одоо баахан дарга нар очиж үзээд тэгээ би анх тэр дулмаа гэдэг дүрийг бүтээж исэн. Тэгээ энэ дүрийг бүтээгээд
олон аймагуудаар тоглосон. Ер нь аймгийнхаа Монголынхаа бүх аймагуд сумдуудаар явж тоглосон манай дашны багш чинь мундаг штэ. Одоо ингээл бүх юмаа өөрөө хийн, өөрөө дагад дуулна. Тэгээд хоолоогоо ингэж гаргаад наануу цаана яг л хүний миний аав шиг ингэж надад ингэж бүх юмыг ингэж зааж өгч одоо бараг л ингэж алах, ингэж хар, ингэж инээ, ингэж уйл бүгдийг өөрөө ингэж тоглож би багшаасаа тэр болгоныг авч би энэ дүрийг бүтээж ийсэн. Ер нь тэгээд дуулалт жүжиг гээд анх удаага л энэ сумдууд аймагдаар энэ дуулалт жүжигээр явж байгаа юм. Бид нар чинь дахидаг байсан, бүхэл бүтэн жүжиг байж дахиж тоглодог байсан. Манай дашны багшийн хамгийн их биднэрт захидаг юм та нар яг ингээд дуугаа ингээд дуулдгийн хэрээр үгэн дээр маш сайн анхаар миний хүүхдүүдээ яг ингэмээр үсээ нэг дандаа ингэдэг те яг л ингэмээр байна. За яг ингэдэг өөрөө яг жүжиглэж бүх юмаа үзүүлнэ. Ингээл тайзны дээрээс зрителд өөрөө ингээл тэг ингэ гэжэл өсөрч гүйж өөрөө ингэж жүжиглэж биднээс зааж ирэл өсөрч бууж ирэл юмаа ингэж ягаал тэгэл тэр хөгжмөө жүжигийнхаа найр болгох тэгэл бүх дуучтай ажиллана жүжигийн тал дээр ажиллана бүх юмн дээр тэгэл нойр олго ажилдаг байсан сайн мундаг хөдөлмөрч одоо хөлтөр улсад ярьдаг юм тэр жижиг бас нэг энэний дараа үргэлжлүүлээ сийлэн бөөр гэдэг нэг сайхан дуулж жүжиг бас бид тоглож ийсэн бас тэр бас их гоё жүжиг байсан. За сайхан багштай болон гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд та минь улам сайхан өнгөлөг жахаатай гэж урт насалж удаан жаргаарай. Олон сайхан уран бүтээл хийгээрэй. Атга гүрийн сэтгэлийг төвчиж алиач чалчаагүй цөөтгөж аддаг биеэн дээрмэхэд санаж бардалгүй ахмад насныг насад хүндлэж арга мэхэд аашныг болгоомж тойгоор өнгөрүүл. Хура хайрл. Хура хайрл. (1980 онд Дундгой аймаг Хөгжин тарамын театр болсон. Тухайн үед Монголын засгийн газар соёлын яамнаас бүх аймагуудаа Хөгжин тарамын театртай болгох. За тэгээд улмаар Хөгжин тарамын жүжигийг тавих, хөгжүүлэх талаар дистрат арга хэмжээ хийсэн билээ. За мэдээж Хөгжин тарамын жүжигийг тавихын тулд тодорхой хэмжээний хөгжим бүрэн составтай байх ёстой. Хоёрдугаар найр дуучтай байх ёстой. За бүжигч, жүжигч, за ингээд тайз, тэхраа, зураач гэх мэтчлэн. За ингээд яамтай байсан учраас энэ дуулж жүжиг тавихын тулд яамнаас бүтэн жил одоо анхаарал тавьж нарийн мэргэжлийн улсууд ирж туслаж дэмжиж ингээд Дундгой аймагт 1989 онд Бавгийн лавсангийн цомлоор үлэмжийн чанар 3 бүлэг 5 үзэгдэлд түүхэн дуулж жүжиг бичсэн юм аа. За уг дуулж жүжиг бичих санааг бол агуу зохиолч Донрын Намдавга надад зөвлөсөн. Би алс тэртээ 1968 онд Донрын Намдавгын жүжигийн дугуйланд оюутан байхдаа хүүхэд байхдаа явж исэн. Тэгээд Дундгой аймгийн сүм хөхөртөд таарлаад за ташин хүмүүс юу хийж ийн. За би сүм хөхөр тэгээд сүйт бичиж байгаа гэдэг. Тэгээд яа төгсөн. Яах вэ тэгэл ялаал. Тэгэл улаан дугаа мандуулалт өгсөн. Тэгээд энийгээд танаа энэ сүмхөрд чинь говийн тогшин хутгад данзаар явжаа. Одоо өөр хангаан хужиртад очиж хүлээмнүүлэхэд тулд энийгээр дайрч гарч ийсэн. Чи энэ орон нутгаа үүх түхээ судлаа. Данзаар үжиг мэдхүү би мэдхгүй. Тэр багшийн дээд сургуулийн багш цагаантай очиж уулз. Тэр хүн данзаар үжигийн тухай одоо ном зам бичсэн гэж. Тэгээ би очиж уулзсан.
Ингээд Данцан Арамжигийнхын тухай жүжиг бичигээд тухайн үед соёлын амтай байсан учраас одоо уран бүтээлийн төлөвлөгөөнд оруулаад ингээд бэлгийн дамжин сонгыг миний одоо зөвлөх багшаар тавиад тэгээд улмаар би одоо бүх партитур, калвер бүх юм тэр хүнд үзүүлдэг байлаа. Хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн Содномын дашням яруу найрагч Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын уран зохиолч Баавуугийн Лавгсүрэн хасантай хамтран хоомсон уран бүтээл туйрвсан нь үлэмжийн чанар хөгжимт драмын жүжиг Элсний хатан түүхэн дуулалт жүжигүүдийн бүтээлүүд юм. Үлэмжийн чанар энэ манай Дундгой аймгийн хөгжимт драмын театрт одоо олон жил тоглогдсон бүтээл тийм ээ. Энэ бүтээлээ тухайн үедээ бас энэ Монгол тургатан театруудын Гран При шагналд авч ирсэн ийм бүтээл 1991 онд. Энэ дуулалт жүжигэн дээр бол бие даасан заавал хоор байх хэвээр, гоцолтойгоор байх хэвээр, гоцолгүй хоор байх хэвээр, хамгийн гол нь акапел буюу дан найрал байх хэвээр. За харилцаа дуунууд байх хэвээр, эрэгтэй эмэгтэй чуулга байх хэвээр. За мэдээж л гоцол дуу байх хэвээр, хөгжим музыкальны пресс зургал байх хэвээр. За бүжиг байх хэвээр гэх мэтчлээ. Энэ жүжигт анх Сүхэ гэж Чимдэржин Сүхэ гэж хүн тоглож байсан. За улмаар энэ хүн бол Монгол Улсын гавь жүжигчин болсон, олон бүтээл бүтээсэн. За энэ хүний гэргий бас цогцолмаа гээд сайхан дуулдаг, бас бүжиглдэг, сайхан шанц ятга тоглодог тийм авьяастай хүн. Тэгээ энэ хүн бас тэр гол оролтонд тоглож байсан юм. Дадашвараа гэдэг дүрд бас баяр сайхан гэдэг одоо хэлгийн зэргийн дуучгийн чуулгах дуучин байсан. Мэргэжлийн дуучин хүн тоглож байсан. Дундгой аймгийг төв халахын дуулж жүжигийн театр болоход энэ олон дуулж жүжиг бол бүтээлүүд маань суур бүтээлүүд цаашд нь энэ нэрийг нэрлэхэд бас нөлөөсөн бахаа гэж бодож байна. Яруу найрагч Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт ардын уран зохиолч Баавуугийн Лавгсүрэнгийн цомнол хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн Содномын дашнямын хөгжим үлэмжийн чанар 3 бүлэг 5 үзэгдэлт хөгжимт драмын жүжиг нь 1989 онд Монгол Улсын ардын жүжигчин Мөнх Доржийн найруулгаар Дундгой аймгийн хөгжимт драмын театрын нээлтийн үеэр анх тайзнаа тоглогджээ. Аймгийн соёлын ордноос хөгжимт драмын театр болон өргөжин тэлж буй түүхэн цаг үед анхны тайзны бүтээл болон тавигдсан байна. Лавгсүрэн агсан дашням Мөнх Дорж нарын Монголын сорулсан уран бүтээлчдийн хамтын бүтээл үлэмжийн чанар түүхэн дуунаас сэдвлэн бүтээсэн энэхүү хөгжимт драмын жүжигт Данцан Арамжигийн дүрд Сүхэ, Хатны дүрд Цогцолмоо, Дадушарын дүрд Баяр сайхан нар гол дүрүүдийг бүтээсэн байна. Говийн ноён хотог Данцан Арамжигийн үлэмжийн чанар дуг мэдэхгүй монгол хүн үгүй бизээ. Өөрийн номын өргөний Дадушарын химээх хамтран зүтгэгчтэй зориулан бичсэн гэгддэг үлэмжийн чанар дуунаас сэдвлэн бичсэн энэхүү хөгжимт драмын жүжигт монгол хүн хорвоо дэлхийн тухай хэрхэн бодож төсөөлж байгаль дэлхийдээ сүслэн хүндэтгэлтэй ханддаг тухай мөн бүсгүй хүний гоо үзэсгэлэн хэрхэн магтан дуулж байгаа тухай өгүүлдэг байна.
За одоо би Говьсонбор аймгийн дуу жүжигний боржгон чуулга зөвлөхөр ажилладаг юм. За манай дуу жүжигний боржгон чуулга 3 дуул жүжиг тоглосон. За Дамбын төрөтийн цомлоор Бодончир Монхог 2010 онд за улмаар боржгон цэцэн энэ боржгон цэцэн ангийн гушуун 1561 онд Цэвдэнбэл байгуулж байгаа тухай түүхэн үйл явдлыг харуулсан дуул жүжиг юм аа. За 3 дахь дуул жүжиг нь 2023 онд тоглогдсон Цэцэнчин ван түүхэн дуул жүжиг. За энэ боржгон цэцэн вангийн гушууны хамгийн сүүлийн тайж Гомсрон Богдон засгийн газрын дотоод явдлын яамны орлогот сайд байсан Гомсронгын тухай түүхэн дуул жүжиг бичсэн. Дуул жүжигийн хөгжим дарамтуур гэж юмар бүт зохион байгуулалттай юм байт юм бэ. Дараамын дарамтуур гэж ямар юм байт юм бэ? Тийм ээ. Тэгээд дэгээр тоглох хэрэгтэй. Өөрөө л энэ дуул жүжигэндээ бид нэр энэ боржгон дэгээр бараатаар төв халахаар дуулах, хөгжимдөх, жүжиглэх тайц декорацийг одоо судалгаа хийж шингээж энэ түүхэнд гурвалсан дуул жүжиг тавьсан юм аа. Одоо Монголын энэ дуул жүжигийн дотор гурвалсан дуул жүжиг гэдгийг энэ боржгон цэцэн ангийн гушуу Цэцэнчин ван гэсэн жүжигээр бүтээсэн юм аа. За мөн тодруулж хэлэхэд тэр Хоймсон гэдэг нь Бавгын лагсангийн цомлоор 1989 2006 онд Хоймсын дуул жүжиг бичсэн. Боржгончууд бол энэ дэлхийд гүрэн улсыг бий болгосон ийм үндэстэн хүмүүс юм байна. Тийм учраас Монгол үг түүхээ судлаж харуулахын тулд энэ Бодончир Алангойх 5 хүүхдээсэн 5 хүүхдээ хамгийн бага нь Бодончир Монхог боржгон огтныг бий болгож байгаа тухай. Яруу найрагч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Төр хотын цомнол, хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Даш намын хөгжим, Бодончир сэцэн 3 бүлэг 5 үзэгдэлт түүхэн дуулалт жүжигийг 2010 онд Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Пүрэвд орж найруулан дуу бүжгийн боржгон чуулгын тайзнаа анх тоглосон байна. Бодончир сэцэн түүхэн дуулалт жүжигт боржгон овг хэрхэн бий болсон талаар өгүүлдэг байна. Бодончир нь Чингис хааны дээд 9 хүүгийн өвөг дээдс бөгөөд тэрээр бага насндаа өг дуу цөөтэй ярих хэлэх нь айдуу тул бусад хүмүүн мунхаг хэмээн хочлог болжээ. Манай эртний 3 дугаар зууны үед эргүүний хунгаас бурхан халдуунд ирсэн Хяд аймгийн тэргүүлэгч Бүртээ Чинов бөгөөд түүний 3 дахь үеийн ач Бодончир боржгон овогтны удан байсан гэгддэг. Бодончир сэцэн түүхэн дуулалт жүжигийн гол дүрд Бодончир Монхогийн дүрд Амар сайхан, Алангойхийн дүрд Буян тогтох, Малиг Баяуд зарцын дүрд Хатан Баатар нар тоглолжээ.
Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Содномын Дашням. Өнөөдөр бол Дашнямга уран бүтээлийн бол нэлээд замыг бол дуулжээ. Тийм ээ, бид нар бол одоо цаг тооны хувьд үзэх юм бол 40 гаруй жил тийм ээ хөгжмийн уран бүтээл тэр тусмаа бол одоо хөгжмийн театрын төрөл зүйл тэр дундаа бол дуулалт, жүжиг, хөгжимт, драм гэх мэтлэн бид нар янз бүрээр томьёолдог тэр төрөл зүйл гарсан ийм хөгжмийн зохиолч болсон байна. За Дашнямгийн хувьд ингээд харахад бол боржгон гэдэг одоо бид нар ястан гэж нэрлэе да, боржгон ястан тийм. Үндсэндээ бол яг бидний дээд өвөг Чингис хаан гэж ярих юм бол тийм ээ. Одоо хяад боржгон овгийн гэдэг ингээд эхэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр боржгон гэдэг маань бол монголчуудын үндсэндээ цөм ястан үндэстэн цөм одоо гарвал маань энд байгаа. Тийм болохоор боржгон маягийн ая хөг ямар байх ёстой юм бол боржгон маягийн одоо ахуй амьдралыг одоо хөгжмөөр илэрхийлвэл дээр нь бол хөгжмийн одоо дуулалт жүжигийн тэр одоо төрөл зүйлд оруулаад илэрхийлвэл ямар шүү ахуй соёл тийм ээ ая хөгтэй гарч ирэх юм бол гэдэг. Энд бол амьдралынхын 40 гаруй жилийг одоо зориулсан байна тий. Өөрөө бол гарлын хувьд бол хөвсгөлийн буряд гэж явдаг шиг санаж байна тийм. Тийм мөртлөө өөрөө уран бүтээлийнхэн гарааг эхлэхдээ үндсэндээ бол дунд говь гэдэг маань бол боржгоны цөм нутаг тийм ээ дунд говь одоо айргинт сайхан байдаг, дуу хоорнд сайхан байдаг гэдэг Монгол түмэндээ бол алдартай. Тэгэхээр тэндээ маань бол үндсэндээ монголчуудаа маань бол дуу хөгжмийн одоо цөм хөг аялгау тэнд эсвэл ундарч байдаг юм байгаа. Тий энд бол олон жил Дундгой аймгийн одоо боржгон театр тийм ээ одоо төв халахын өнөөдөр дуулж үдгийн театр гэдэг тодорхойлолтой байгаа бах. Тий энд бол анхных уран бүтээлүүдийг бол тавьсан. Тий. За Дашнямгийн уран бүтээлийн дуу хөгжим дээр би хэллээ тэр боржгон төрх гэдэг маань монголчуудын одоо тэр унган төрх тийм ээ дуу хөгжим бүжгээр яаж илэрхийлж болох вэ? За хоёр дахь жүжиг нь болохоор боржгон цэцэн гэж байгаа. Ер нь бол боржгон цэцэн вангийн хошууны тухай жүжиг юм. 1561 онд Цэвдэн Бэл гэдэг хүн боржгон хошуу байгуулсан байна. Тэгээ хошуу гэж ямар бүтэц зохион байгуулалттай ямар үйл ажиллагаа явуулж байсан, ямар өв соёлтой байсан бэ гэдгийг энэ жүжигээрээ харуулсан. Тэгтээ мэдээж хэрэг боржгон дээрээ яад болох вэ? Боржгончууд ямар хувцастай яаж сууж ийсэн, эмэгтэйчүүд нь яаж алхаж инээж ийсэн, эрэгтэйчүүд нь яаж алхаж ийсэн гэдэг юм өөрийн уламж ирсэн дэгийг л энэ дээрээ харуулж Яруу найрагч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Төр хотын цомнол хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Дашнямын хөгжим Боржгон сэцэн 3 бүлэг 5 үзэгдэлт түүхэн дуулалт жүжиг нь 2011 онд дуу бүжгийн Боржгон чуулгай тайзнаа Монгол улсын ардын жүжигчин Мөнх Доржийн найруулгаар тавигдсан байна. Боржгон сэцэн түүхэн дуулалт жүжигт Сэцэн вангийн хушууны үүслийг түүхэн талаас нь харуулсан бөгөөд халах ойрдын дайны төгсгөл үе буюу 1697 оны үед болж өнгөрсөн уг дайны сүр хүч, дайн тулааныг харуулсан баатарлаг түүхэн дуулалт жүжиг юм. Монголын төрийг нэгтгэн барьж байсан Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнч Жалаар хун тайжийн эзэмшилд 1513 оноос 1549 онуудад арх халахын 7 хотод байсан байна. Гэрсэнч өөрийн 7 хүүдээ халахнтгийг хуваан эзэмшүүлснээр халахын 7 хушуу үүссэн түүхтэй. Хожим нь Гэрсэнчийн 4-р хүү Хэрлэнгийн сав орчимд нутаглаж байсан Амин дураалын ач Шолой хааны 2-р хүүн Сэцэн хаан аймгийн 23 хушууны суурийг тавьсан байна. Шолой 8 дахь хүү Далай хун тайжийн том хүү Засаг Бэл Цэвдэн 1691 онд Боржгон Сэцэн вангийн хушууг байгуулжээ. 1696 оноос Боржгон Цэцэнчин вангийн хушуу нэртэй болсон түүхтэй. Боржгон Сэцэн түүхэн дуулалт жүжиг нь 2011 онд ГГ Муза Надмаас Гран При, 2016 онд Чуулгуудын улсын 4-р уралдаанаас тэргүүн байр хүртсэн бүтээл юм а.
байхад дэргэд бүхэн миний хава бодол тооцоо байхад боржгон хошоо миний хава Би хүүтэй болсон. Юу таах баяр хөөр билээ. Юу таах бардам утсан билээ. Гадамбч энэ цусан ургийг хатад тархаж чадлаа. Манай хөгжмийн зохиолчд бол голцоо хөгжмийн дуулч жүжиг юм уу дөөр хөгжим драмд бол их хаатуудын түүхийг голцоо мөнхөлсөн байдгийг жишээлх юм бол одоо Шаран маань бол 2000-ад оны ихэр Чингис хаан дөөрийг өчиж ялаа тийм ээ. Дараа нь тэгээд Өгөөдө хаан, Гүйг хааны сэдвэр одоо бүжгийн жүжиг одоо дөөр зохиогдож ирсэн. Ингээд их хаатуудын түүх. За баг хаатуудын маань бол хөгжим тус нь бол харьцангуй цөөхөн байна тий. За тэр тусмаа богдуудын дүр жишээлх юм бол 1980-ад онд бол зүгээр Жансан руугаа Зануузар одоо анх дугаар богдын тухай бол дөөр бичих гэж оролдсон. Гэхдээ тэр бол дуусаагүй баг.
Дээр нь хамгийн сонирхолтой энэ манай дараа нь бол бид нар юу гэх вүлхээр Ван ноён одоо тайж угсгаатай тийм ээ. Нөгөөр хэлэхэд тэр ноёдуудын түүх бол Монголын түүхэнд өөрөө бол их бүдэг байдаг шүү дээ тийм ээ. Монголын одоо түүхийг бол түүхийн хүрээлэнгээс ч тэр Монгол Улсын их сургуулиас ч тэр таван ботоор гаргалаа тийм ээ. Тэнд бол тайж ноёдын түүх бол их бага байдаг тийм. Тэгээд тэрийг цоо шинээр түүхийг бүтээн дээр нь дуулалт жүжигийн одоо үйл явдал буюу либретто болгоод тийм ээ одоо сомнол болгоод тэгээд зангидаад гаргаад тэрийг хөгжмийн бүжиг дууны хэлээр амжуулна гэдэг. Энэ бол үнэхээр шийдвэрлэхэд бол хөгжмийн зохиолч буюу уран бүтээлчдийн хувьд маш хүнд даалгавар байхгүй да тийм ээ одоо асуудал тийм. Тэгээ энийг шийдэж чадсан Цэцэнчим ам жүжиг. За түүхэн дуулж жүжиг. Тэр тусам энэ цэцэнчим бол Боржин цэцэн вангийн гушуун хамгийн сүүлийн тайж хүний тухай. Тэгэхээр тайж хүн тийм ээ ямар эрдэн боловсртой, ямар дэг жаягтай, ёс заншилтай байсан бэ гэдгийг дуулж жүжиг бүтээлүүлж. Ялангуяа дуун талаас нь юу харуулах юм, хөгжмийн талаас нь юу харуулах, дарамтуургын талаас нь хөгжмийн дарамтуургын талаас юу харуулах юм бэ гэж хэн тулд судалгаа бас их хэрэгтэй. За нөгөө ихэд либрет сомнол бичиж байгаа хүндээ хөгжмийн дарамтуур гэж юу юм бэ? Тэр тусмаа хөгжмийн зохиол ташны энэ он жилүүдэд юуг судлаж өөрийн гэсэн хөгжмийн дарамтуур гэж юу ирээд байдаг юм бэ гэдгээ хоорондоо ярьж ич ингэж бүтээл хийдэг. Хамгийн гол нь дахин хэлэхэд судалгаа сайн хэрэгтэй юм байна. Тийм учраас энэ дэлхийн одоо хөгжмийн зохиолч нарын түүхэн жүжигүүдийг үзэх ёстой. Тэр олон партитуруудыг харах ёстой. Тэр олон колорийг харах ёстой. Цэцэнчим дуулж жүжиг хийхин тулд энэ бол түүхэн талаас ч гэсэн манай Монголд тайж гомсон гэхэд 1911-нд эрхчлөөний хөдөлгөөнд оройлон оролцсон 5 хүний нэг байдаг. Монгол бие даасан тусгаар дотнол болоход оролцож байсан тайж хүн. Тэгээд би түрүүн хэллээ Богдын засгийн газрын одоо дотоод явдлын яамны дэд тэргүүн байсан гэж. Тэгээд тайж гомсон маань 1924 он хүртэл одоо Боржин цэцэн вангийн хушууны тайжаар байжгаад одоогийнхэр бол дэтгэврт гараад тэр орон нутгата амьдарч хагаад одоо бурхан болсон байт юм лээ. Тэгээд тэр хүний одоо хатадуудынх нь үр сад хатан байсан суудынх нь үр садуудтай уулзч яриулж тийм ээ дээл хоцыг харж яаж суудаг, яаж алхадаг байсан. За энэ бүгдийг л энэ уран бүтээлд харуулах гэдэг. Говьсонбор аймагт аялгуй жүжигийн Боржин театр гэдэг театрыг байгуулах суурийг тавьж яана гэж ойлгодог. Яагаад аялгуй жүжиг вэ гэхээр Данзан Аравжин маань аялгуйчлсан тийм ээ жүжигсэн тийм жүжиг тавьж исэн биш үү? За энэ талаар нь агуу эрдэмтэн оюунгаа одоо докторийн зэрэг хамгаалж Монголд бол аялгуйчлсан одоо ийм соёл урлагийн байгууллага ажээ, театр ажээ гэсэн байдаг. За энэ ухчлаар нь бид нар ийм аялгуйчлсан жүжиг байгуулж цаашдаа дэлхийд энэ Японы Нокабуки театр шиг өөрийн гişсэн дэг жаягтай тархтай уламжлалтай бүтээлээр дэлхийд гарах хэрэгтэй маа гэдэг. Ингээд одоо олон жил энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн бүтээлээр гарах хэрэгтэй маа гэсэн юм зорилгод тавиал бид нар ажиллаж байгаа юм да. Хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Дашнямын гурамсан бүтээлийн нэг нь Яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Батжаргалын цомнол Цэцэнчим ван 3 бүлэг 7 үзэгдэлт түүхэн дуулалт жүжиг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Сэрэтрийн найруулгаар 2023 онд дуу бүжгийн Боржгон чуулгын тайзнаа тавигдсан байна. Цэцэнчим ван түүхэн дуулалт жүжиг бол Сэцэн вангийн хушууны сүүлчийн ноён Гомсөрөнгийн тухай өгүүлдэг бүтээл юм. Тэрээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд манлайлан оролцож, манжийн эсрэг эх орон газар шороогоо хамгаалах үүсэд амь хайрлахгүй зүтгэж явсан нэгэн юм. Тухайн үед Боржгон Сэцэн вангийн хушууны ноён байсан хідээж Гомсөрөнг дотоод хэргийн яамны дэд сайдаар томилон ажил болж байжээ.
хүссэн. Үгийн их үсэн үхтэж юм. Хаягийн авч авч халуун сэтгэл дэлгэлээ. Үнний дэнсэн дээр хилтэрцгэд үрийг минь яаж үүсэх вэ? Гойн сонсгож авсан. Гонсгор ноён барахлаа. Хэлсэн үгийн ихийг өгөж хийхэдгээр болж юм. Хүслийн бүгдийг алтан амтэрч хүлэн морин зүүрмэл хүрээ хүн алдрын тэтэн магсах хүүгийн минь яаж орлоо. За багш 15 дуулж жүжигийн хөгжим бичсэн. За тэгвэл дуулж жүжиг дотроо дуун жүжиг, хөгжимт драм гэдэг чинь төрөл зүйлийн болон хэлбэрийн олон агуулгын ялгаатай л та. Сэдвийн хувьд бол хүүхдэд зориулсан 3 дуулж жүжиг байдаг. За миний бие бол энэ 15 дуулж жүжигийн 4 дуулж жүжигийнх нь хөгжмийг өөрөө одоо хөгжимчин байх үедээ тоглож ирсэн байна. За багшийн яриан дээр гарч байгаа дуулж жүжигүүд бол яг бүрэн хэмжээний дуулж жүжиг гэж өөрийнх нь одоо тодорхойсноор бол үлэмжийн чанар гэдэг дуулж жүжиг 1989 оны 9 сарын 20-ны өдөр тоглогдсон байдаг. За энэ жүжиг бол одоо улсад бас нэлээд шууган тохоо үедээ шууган тарьж ирсэн бүрэн хэмжээний дуулж жүжиг гэж хийгдэж байна гэж. За дараа нь 92 онд Гүр Базарын цомнолоор Хар сүлдний дөөл гэдэг дуулж жүжиг бичсэн. За энэ дуулж жүжиг бол одоо энэ бас явагдаад байгаа энэ театруудын уралдаанд төрүүлж байсан дуулж жүжиг. Аливаа бүтээлийг хийхэд судалгааг дээд зэрэг хийх хэрэгтэй тийм ээ. Сэлэн бор гэж дуулж жүжиг хийсэн. Сэлэн бор. Бадрагт гэсэн. Ташма чи сэлэн бүр гэд юу ирээд байна. Яг тэ сэлэн бүр ардын дуудаг тэрийг хийж байгаа гэж. Тэгээд сайн судалгаа хийж нэр нь тэгээд Бинзүү аймгаар яваад үзсэн чинь бор гэдэг сайхан хөхний тухай сэлсэн мэт тий сэлэн бор юм билээ ш. Тэгээд аялгаар онцгийн эргэлтэн сэлэн бөөр болоод явсан гихчээд. Тийм учраас энэгээр би юу гэж хэлэх гэж байна нөхөр судалгаа сайн явуулах ёстой байна. Тухайн үед яамтай байсан уран бүтээлийн хэлцтэй байсан учраас заавал тэргээр уран бүтээлээ дамжуулдаг. Соёлын яамны уран бүтээлийн хэлтээс ирж орон нутагт тавьж байгаа жүжигийг хянаж тоглохдох яах вэ гэдгийг шийддэг. Тэд нар тодорхой хэмжээний сургалт явуулдаг. Дараа нь дүгндэг ийм сайхан уламжлалтай байсныг зөвхөн хэлье тодорхойлж. Манай Жанцсан руу 1980-ад онд Дундгуй аймагт очив. Ажиллаар тэг ингээд ажилласан өрөөнд яриад тэр Иван Сусан дүүрмөр одоо олон дуурийн барьт дүр өрцөн байна. Гэхдээ гайхаад ийм олон юм яадаг юм бол гэсэн чинь ойлголоо тий. Аливаа юм хийхин тулд дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч нарын юмыг харах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэр та түүхий одоо энэ олон дуулж жүжиг хийхин тулд би бол энэ улсын архивд
олон жил суусан, олон жил харсан. Зарим нь гаднаас очиж чарлаа. Орчин соёлын яамны сайд энэ гар үсгтээ бичиг ирсэн байсан. Учир нь юухээр Оросод өв соёлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихыг өрсөн бичиг. За тэгээ би Монгольская партияжная песня буюу Монгол айц муртын дуунууд тухай илтгэл тавьсан. Тэр дотроос нь би шастар уртын дуу гэж юу юм бэ гэдэг нэлээд тодруулж одоо судалгаа хийсэн. За ялангуяа энэ талаар бол Никсон гэж 1980-ад онд Английн одоо эрдэмтэн судалгаа хийгээд явж байсан. Энэ бол миний сайн их биш. Тухайн үед нөгөө л Бадрава, нөгөө л Инэвшва, нөгөө л Яамнаас ингээд энэ бүгдийг маань энэ түүхэн жүжгүүдэд оруулах тусахын тулд ийм тодорхой судалгаа хийж дэлхийн одоо энэ хөгжмийн зохиолч нар ийм судалгаа хийж бичсэн байдсан билээ тийм. Өнгөрсөн жил Говьсүнбэр аймагт тийм ээ одоо өрчгөн чуулгал Дашнимгай уран бүтээлийн цуврал тоглолтуудыг бол зохион байгуулсан. Дашнимгай уран бүтээлийн бол өдрүүд болсон тийм ээ. Ингээд тэнд бол төвийн гэх юм уу одоо Улаанбаатар хотын одоо уран бүтээлчд тийм ээ дуучид дээр нь хөгжмийн зохиол судлаач нарыг бол тусгайлан өрссөн тий. За энэний бүрэлдэхүүнд бол багтаж очиж хэд хэдэн дуулалт жүжигүүдийн ялангуяа бол одоо горомсон дуулалт жүжиг гэдэг байна тийм ээ. Одоо борчхон цэцэн тийм ээ. Цэцэн чинван тийм одоо бодончор цэцэн гэдэг ингээд одоо горомсон түүхийн одоо бид нар түүхийг өөрсдөө баг мэддэг тэр нэрийн зүйл түүхийг шинээр одоо нээж дээр нь дуу хөгжмөр дамжуулж Монголынхын түүхийг одоо бүдгхэн тэр толбыг тийм ээ тодруулах ийм бол ажлыг бол зохион байгуулалтад нь оролцож гэрч болсон. За тэгээд бол тэр Говьсүнбэр аймгийн одоо уран бүтээлчдийн чадал эрдэм за дээр нь бол Дашним зохиолчийн бол тэр бодож боловсруулсан тэр өөрийнх нь олон жилийн хөдөлмөр туршлагаар илэрхийлэн гарч байгаа дуу хөгжмийг бол харж бол багтан баясч байсан. За хамгийн гол нь бол өнөөдөр бид нэр дуулалт жүжиг хөгжим драм гэдэг орон нутгуудад бол үндсэндээ нэг хэсэг бол уран бүтээлчдийн ур чадварын шалгуур болсон ийм төрөл зүйл байдаг. Өнөөдөр ч байгаа тийм. Энийг бол тусгайлан судалж дэлгэрүүлэх. За дээр нь тэр дуур буюу хөгжим драм мас одоо төрөл зүйлээс ялгаатай юм уу юу тийм ээ. Энд бол мэдээ судлаач нарын хөдөлмөр бол шаардлагатай тийм. Энийг бол улам дэлгэрүүлэх шаардлагатай юм байна. Энэ дуу хөгжимт чинь одоо дуулалт жүжиг гэж бид нар томьёолоод байгаа. Энэ дуулалт жүжигч ард түмэн их дуртай байдаг юм байна. 5 хоног дараалал тоглоход бол үзэгчид дүүрэн байсан. Үзэгчид маш өндөр хүлээж авч байна. Тэгэхээр энэ урлаг маань өөрөө амьдарч байгаа юм байна. Амьсгалж байгаа юм байна. Ард түмэнд хэрэгтэй байдаг юм байна гэж энийг бол багтаж харж ингэж баясаж байсан. Тийм. Яг энэ төрлөөр дагнж бичдэг хөгжмийн зохиолч бол манад ганцхан л байдаг. Энэ нь бол Дашним багш. Тэгээд энэний төрөл зүйлийн хэлбэрийн судалгааг маш сайн хийсэн байдаг. Тэгээ өөрөө надад тэр судалгаагаа үзүүлж ирсэн. Тэр нь бол одоо миний сэтгэлд маш тод үлдсэн байдаг. Хөгжим драмын жүжиг гэдэг бол нэгдэх арт гэж хаад бүр үзэгдэл болгоноороо өөр онцлогтой байдаг. Хөгжим жүжигийн хамгийн гол онцлог бол юу гэдэг вэ гэхээр хөгжмийн одоо ямар нэгэн дөөрч байд юм оператор гэдэг юм эдгээр чинь бүгдээр нэг хэлбэрийн төрөл зүйлийн юм юутай байгаа шүү дээ. Одоо сонгодог юм хэлбэрүүдтэй байдаг хгүй. Яг тэрний энэ бүх төрлүүдийг агуулж иж наадах чинь бүр хэмжээний жүжиг болд юм а гэдэг. Мэдээж гол дүрийн ариоз тийм үү. За дөөр бол айри гэж хэлнэ. За дуулж жүжиг бол ариоз гэж нэрлэдэг. Гол дүрийн ариозууд байна. Олонний хэсэгт найралтуу оркестртай найралтуу байна. Оркестр нь бүрэн хэмжээний оркестр гэж бүрэн хэмжээний дуулж жүжиг болд юм а. За хоршил бол заавал заашгүй орох ёстой төрөл. Яг гэвэл дуэтийн төрөл гэдэг нь өөрөө хөгжим биеийн даасан. Энэ харилцан ярианы төрөл учраас маш сонирхолтой төрөл учраас энэ дуэт орох ёстой байдаг. За дан найрал бол заашгүй ордог. Акапелла дуулж үжигэнд орох ёстой. За тэгээд найрал хөгжим өөрөө бүр мөрөлдгөнтэй учраас найрал хөгжмийн өөрийнх нь яг тэр тоглолтыг гаргасан хэсэг бол заашгүй байх ёстой байдаг. За тэгээд гослолтой найралтуу эрэгтэй гослолтой найралтуу, эмэгтэй гослолтой найралтууны төрөл зүйл байна.
За бүжгийн төрөл бас орох хэвээр, олон хүний бүжиг байх хэвээр, дуэт бүжиг байх хэвээр, квартет. За дуулаачийн квартет бол бас байх хэвээр, бүжиг дээр бол олонний бүжиг байх хэвээр, соло бүжиг байх хэвээр гэх мэтлийн зайлшгүй ордог юм хэлбэрийн юмуд байдаг. Тэднийг бол бүгдээр ингэ агуулж идэг. Түүнээс гадна үзэгдэл болгон өөрөө зохиомжийн алтан гурвалжин гэдэг энэ зарчмыг заавал баримталдаг. Үзэгдэл болгон өөрөө нэгдүгээр үзэгдэл чинь эхлэл одоо өрнөл туйл тайлал. Хоёрдугаар үзэгдэл байсан чинь эхлэл өрнөл туйл тайлал заавал байх хэрэгтэй. За ингэж явж байгаа сүүлдээ бол төгсгөл нь бол арай өөр хэлбэрээр төгсгөл кода хэсэг нь бүр тусдаа биеийн дасаа хэсэг байдаг. Эхлэл хэсэг буюу пролог, ухтуур хэсэг гэж байгаа. Өөрийнх нь бол нэрснээр энэ хэсэг байдаг. Ингээд ерөнхий одоо энэ хэлбэрийг тодорхойлж ээж энэ жүжигээ хийх хэрэгтэй байт юм а гэж. Над бол энэ хөгжмийн төрөлцөг дээр энийг хэлсэн. Энэ бол надад одоо ингээд яг 30 хэдэн жил одоо надад бол яг ингээд хадгалагдаж явдаг. Бид нар ч гэсэн одоо жүжиг дөөр үзэхдээ дандаа энэ жанруудыг харж явдаг. Сүүлд одоо Оросод очиод ч гэсэн үзэхдээ бол яг энэний багшийн энэ хэлсэн юмуд бол бүгдээр яг энэ формууд нь бүгд хэрэглэгддэг байсан байлээ. Тий. Манай анхны дөөрүүд ч гэсэн ер нь бол бүгдээр энэ дуун жүжигийн дуул жүжигээс л гаралтай шүү дээ. Тий, дуул жүжигээс гаралтай. Манайх дөөр ихээр дандаа дуулаад идэг юм шиг ойлгоод байдаг байхгүй юу? Үгүй эн чинь дэлхийн алдартай дөөрүүд хүртэл дандаа жүжигчээсээ хэсгүүд асар их байдаг. Иргэшээ тий үгэлдэх хэсэг зөндөө юм байна. Бүр дан яриан жүжигүүдийн хэсэг байна. Манайхын ер нь кипүрдэх уяа тэр имийг хэлбэршүүлж ойлгомжтой болгож тэр текстүүдээ олон гадаад хэлээр бичсэн тэр текстүүдийг дандаа товчилж ингэж явсан байдаг. Тий. Тэгэхээр энэ бол опера буюу дуурн томсгсон одоо 2 цаг маг тавуулдаг тий. За нэг дуул жүжиг бол нэг арай бага. Яг үндэсний шин чанар хөвчлө агуулсан байдаг учраас нэг тийм учиргүй олон цаг тоглох шаардлагагүй. Тэрүүгээр л дуул жүжиг болоод болохос ерөнхийдөө бол энэ Монголын яг уламжлалт өөрийн уламжлалыг авч явсан цорын гац хөгжмийн зохиолч гэж нэрлэндээ би.